За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли тарад ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв таны карьерийн дараагийн шат буюу магадгүй те карьер байж болно, ажил мэргэжлээ солих байж болно. Одоогийн ер нь магадгүй ажлын энерги гарч ирж болно те. Ямар ч байдлаар бай, энэ бол ажил одоо карьертай холбоотой уншлага байх болно. За ингээд чаналтай маань үргэлж цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гишүүдтэй тавтаа морил гэж хэлье. За ингээд бүгдээрээ энэхүү шинэ картнасаа сонголтын картаа авцгаая. За групп нэгийнхний маань за эхний карт маань Strength карт маань гарч иржээ. Яг за энэ дээр ер нь бол нэг юм төрсмөрс тавихгүй бол ер нь бол нэг юм шалдан ямар нэгэн хүн гараад ирэхээр YouTube маань маш их хориг тавиад бичлэгүүдийг маань хаагаад байгаа. За групп 2-ын маань сонголтын карт Lovers карт гарч ирлээ. За групп 3. Вау, Queen of Wands карт. Та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрээ. За энэ дээдлийн гэрэл маань нэлээд хурц тусаад байгаа учраас за ингээд тавьчих. За ингээд та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрээ. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Strength гэдэг картын маань сонголтыг хийжээ. Тэгэхээр магадгүй одоо байгаа ажлаа хүлээн зөвшөөрөөд хэсэг явах буюу хүмүүстэйгээ нэг юм найрамдалтай нэг иймэрхүү байдалтай энерги гарч ирж байна. Тэ энэ карт маань ямар нэг зүйлийг хүчлэх хэрэггүй буюу урсгалаар нь ингээд явах гэсэн карт байдаг. Гэхдээ бүгдээрээ ямар ч байсан хүзрүүдээ гаргаж ирээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж яриг авах болно. За өнөөдөр мөн адил шинэхэн хүзрөөрөө хийнэ. Тэгэхээр энэ хүзэр маань жоохон онцлог нэг юм баахан навч юм уу? Нэг юм авангард зурагтай карт байгаад илээ. За ингээд бүгдээрээ групп 1-ийн маань ажил, карьер, дараагийн том шат юу байх вэ гэдэг дээр. За Chariot карт маань хамгийн ихний карт болж орж ирж байна. Энэ бол Power карт буюу powerful буюу те хар цагаан гэдэг те ямарваа нэг зүйл хоёр талтай энэ нийт буюу дундын одоо тэр энерги танд бол маш их хэрэгцээтэй байгаа гэсэн үг. За ер нь бол сонголтын карттай маш төстэй карт байгаа. Wow, Temperance карт дараагийн карт болж гарч ирж байна. Chariot, Temperance, Strength карт гайхалтай. Ер нь 3 карт маань гуруулаа гараад ирлээ. Утга илэрхийлэхтэй. За Four of Pentacles. За энэ бол ер нь бол comfort zone-ы карт байгаад байгаа. За Fool карт маань гарч ирж байна. King of Swords, Hanged Man, Five of Cups, King of Cups. За хамгийн сүүлийн карт маань Six of Cups гэсэн карт маань гарч ирлээ. Page of Cups. За тэгэхээр нэгдүгээр группийн маань уншлага анх эхлэхдээ юу гэж орж ирж исэн бэ гэхээр байгаа зүйлийг айгуу гоётой хүлээн зөвшөөрөөд магадгүй хэсэгтээ ажил мэргэжлийн хувьд карьер өсөлтийн хувьд яарад хэрэггүй гэдэг энэхүү комент маань ер нь бол яг л ингээ бүх картууд маань гараад ирлээ. Хамгийн гайхамшигтай нь
За тэгэхээр charity card маань те яг ийм нэг хар цагаан хоёр морь дээр нь ингээд нэг хүн те ингээд яг ийм балансыг аваад тавхиж байгаа буюу маш хурдтай ингээд урагшилж байгаа энэхүү карт маань байдаг. За тэгэхээр эхний карт маань тэр charity card. За Six of Cups карт бол энэ та ажлыг маш удаан хугацаанд хийсэн буюу танд энэхүү ажил маань аюу гоё тийм өгөөжтэй те ийм магадгүй одоо ингээд өгөөж нь ойртож байгаа ямар нэгэн байдлаар энэ ажлаасаа хийсэн зүйлийнхаа үр шимийг хүртэх буюу танд ингээд маш гоё ингээд те нэг юм бэлэг ямар нэгэн байдлаар шагналч гэдэг юм уу те иймэрхүү зүйлс би бол ирнэ гэж хэлнэ. Тэ хүмүүс чинь нэг шинэ жил мэлээр ингээд шагнуулаад бас нэг гоё явдсан штэ. За тэгэхээр charity card-ны араас temperance card гарч ирдэг нь таныг баланстай байгаарэ буюу дахиад баланс гэдэг карт маань гарч ирсэндээ тэгэхээр яг ийм хундган дотор нэг хүнтэй лаасаад ингээд завлаа суудсан ингээд тэ нэг залбирч байгаа юм шиг бодоогоос. За тэгэхээр энэхүү ажил бол таны одоогоор олвол яг үнэхээр тэ ийм нэг ямар нэгэн огцом шийдвэр гарахгүй байхыг сануулж байна гэсэн үг. Тэгээ энэ бол ер нь бол карьерийн дараагийн шат гэсэн нэг юм уншлаг болчиход байгаа шүү дээ. За тэгэхээр Four of Pentacles карт маань яг одоо байгаа comfort zone буюу одоо байгаа ажлаасаа та ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх хүсэлгүй байгаа карт. За Fool бол эрсдэлтэй алхам хийх adventure те ямар нэгэн гоё юм зүйлийг эрэлхийлээд юу ч болсон байсан хамаагүй гэд энэ хүн маань магадгүй ингээд шийдвэр гаргаад таны хувьд ингээд явах ийм хүсэл эрмэлзэл байгаа боловч буцаагаад юу болгоод байна вэ гэхээр hanged man буюу энэ газар чинь буцаагаад таныг ингээд авчирчаад байна гэсэн үг. За энэ авчираад байгаа зүйл нь бол танд ямар нэгэн байдлаар те энд бол үнэлэмж одоо танд өгөх өгөөж тэр зүйл нь бол тун дажгүй карт байна. Тэгэхээр ямар ч байсан карьерийн хувьд бол нэг айхтар огцом хөдөлгөөн хийх гээд хэрэггүй өөр ажилдаас ч хэрэггүй. За King of Sword бол энэ ажлынхаа айгүй тийм том гоё цар хүрээг та том зураглаар нь хараад те өдийн хүртэлтэй юу хийж ирсэн гэдэг зүйл чинь танд урт хугацаанд өгөөжөө өгөх гэж байгаа буюу King of Cups бол маш гоё аз жаргалтай ийм тэ ер нь бол ийм happy feeling дүүрэн ийм тэ одоо байгаа зүйлдээ аз жаргалтай байгаа ийм хүний карт байдаг. Five of Cups яхтээ тэ магадгүй танд энэ ажил бол тэ өдөө ингээд олон жил ч юм уу тэ ямар нэгэн байдлаар та энэ ажилдаа маш гоё ийм хүчин чармаалт ингээд тавиад байгаа боловч энэ компани гэдэг юм уу тэ энэ байгууллага энэ хамтарч байгаа хүн чинь танд одоо ямар нэгэн байдлаар дутуу юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа болвол нөө тэ тэр мэдрэмж бол таны мэдрэмж бол хараханда биш мэдрэмж байгаа шүү тэ та маш гоё ингээ бодолтой байгаарэ танд ингээд тэ энэ ажил маань маш гоё боломжийг олгоно энэ бол удаан хийсэн ажил. За Four of Swords бол бас л ингээл тэ байж төр байж л гэдэг асуудал. Тэгэхээр ер нь бол нэгдүгээр группийнхан маань дараагийн том шат бол хараахан болоогүй байгаа буюу одоо хийж байгаа ажлаа нэх огцом өөрчлөөд хэрэггүй гэсэн энэ комментаар дуусгаж байна. За тэгээд энэ хүртэлдээ нэх айхтар нуршилгүй ярихыг ингээ хичээлээ. Тэгээд ер нь бол дажгүй боломжтой ойлгосон байх гэж найдаж байна те. Тэгэхээр та ямар ч байсан өөрийнхөө балансыг те бүх зүйлээ гоё ингээд мэдрээд байж хахад энэ зүйлс танд ямар нэгэн байдлаар одоо өгөөжөө өгөх цаг нь ирэх болно гэж хэлээд нэгдүгээр группийнхаа уншлагыг дуусгаж байна. За ингээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань Lovers card. За Lovers card маань яг ийм ажил карьерийн хувьд таны одоо хийж байгаа ажлын хамтрагч бол яг нөгөө нэгтэй win to win гэдэг шигтэй аль айландаа өгөөжтэй маш боломжийн ажил байна уу гэсэн ийм мэдрэмж хамгийн ихний картаар бол тэ тодорхой гарч ирж байна таны сонголтын картаар. Тэгэхээр одоохондоо бол тэ нэг тийм сэтгэл ханамжтай энэхүү ажилдаа ямар ч хэлсэн ингээ ажиллаа хийж байгаа хүний одоо нэрэг. За тэгэхээр бүгдээрээ
Ямар ч гэсэн дараагийн том те таны карьерийн дараагийн том шат юу байх вэ гэдэг уншлага байгаа. За тэгэхээр 2 дугаар группийнхэнд маань хэлж өгнө үү дараагийн том шат. Тэгэхэд ер нь бол тэгэл юун дээр анхаарах вэ? Ямар хуу те үйл явдал болох вэ гэсэн нэг юм уншлага болж байна. За Queen of Swords картаар эхэлж байна. Nine of Wands карт. Нэлээд чаленжтай байна. The Fool. Five of Pentacles. Ace of Pentacles. Six of Pentacles. Three of Cups. Queen of Pentacles. За хамгийн доотлын карт маань Justice карт маань гарч ирлээ. За Justice карт маань шудраг ёсны карт байгаад байгаа. Two of Cups. King of Swords. За Two of Cups карт маань мөн адил маш гоё филингтэй нэг гэсэн сэтгэлтэй нэг нэгэндээ баяр хүргэж чаддаг тэ нэг ийм гоё одоо ууг нь бол энерги Justice карт бол шудраг ёсны карт байгаад идэг магадгүй энэ 2 дугаар группийнхан маань шудраг ёс гэж юу хэлээд байгаа вэ гэхээр таны хувьд одоо бол яг нэг ажил карьер мэргэжил дээрээ яг ийм нэг жанжин шугам тавьсан байгаа буюу тэ нэг өөрийнхөө дараагийн ийм нэг ажил карьерийн хувьд яг хаана очих вэ гэдэг жанжин шумаа та ер нь бол харсан байгаа. За тэгэнгүүт Nine of Wands буюу тэ яг тэр дараагийн очих газар харагдаад байгаа боловч тэ за магадгүй за нэг шат дахих нэ тэ эсвэл 2 3 шатаж байж болохоор байна. Та бол маш юм wise аюу мундаг мэдлэгтэй ер нь бол одоо биеийн хилэмж гэж ярина те тэр бол маш их сүрлэг өөртөө итгэлтэй ийм хүн байгаад байгаа байхгүй. За энд бол юу те яагаад би тань нэгжлээд байгаа вэ гэхээр за Queen of Swords энэхүү карт маань та бүхэнд маань бүдэг харагдчихж магадгүй гэхдээ энэ эмэгтэйн арталд шар шувуу байгаад байгааз. За тэгэхээр энэ эмэгтэй маань яг сууж байгаа нь те ингээд аюу гоё цэх аюу тийм бардам сууж байгааз. За гэтэл юу болсон бэ гэхээр Nine of Wands буюу энэ бол нэлээд ийм асуудалтай тулгарах тэрэндээ бүр ингээ ядрах те аюу тийм хэцүү филингтэй энерги тэгэнгүүт энэ хүн маань ингээ Wands-о бариад бүр ингээд үнэхээр те ядраад цултаад ингээ унтсан байгаа даас те тэгэхээр яг энэний араас ер нь бол те ийм улаан нүдтэй ийм маш ийм эвгүй харц байгаад байгааз те тэгэхээр та хичнээн тэ өөрийнхөө дараагийн шатыг харсан байгаа ч гэсэн танд enemy буюу хамтарч ажиллаж байгаа одоо дараах цэрэг бол биш зүгээр би бол энэ хүнийг хажуу талд чинь байгаа хин нэгэн буюу таныг карьер өсөлтөнд одоо карьер өсөлт хийхэд чинь айгүй тийм чаргууцалтахаар тэр хүн магадгүй хил ам хийх ч юм уу те эсвэл бол адилхан ингээ хугацаанд одоо ажил мэргэжлэлдээ ингээд орцсон ер нь бол ингээ барьцахад бэлэн хин нэгэн таныг одоо бүр ингээд өстой улаан нүдний эргэлдээд ингээд хараад те нүдээ завчлгүй ингээ хараад байгаа хгүй юу. За тэгэхээр энэ зүйл дээр бол та ямар ч байсан маш ингээд зөв хөдлөх ёстой гэсэн үг. За Five of Pentacles, Six of Pentacles гэсэн хоёр карт маань ер нь бол тэ нэг юм яг ийм ажил мэргэжлийн хувьд нэг юм үн цэнгүй болох мэдрэмж, орхигдох мэдрэмж танд маш их юм давамгайлж байна гэсэн үг.
За энэ дээр бол та ямар нэгэн зүйлээ юм алдчихсан юм шиг те нэг юм гуниглаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та өөрийнхөө хийсэн ажлын үр дүн те миний хийж байгаа ажилд одоо ямар нэгэн байдлаар одоо нийцгүй байгаа буюу та магадгүй маш их зүйлийг хийж байгаа авч байгаа цалин ч гэдэм үү те ингээд үнэлэгдэж байгаа үнэлэмж нь тэрнээс доор байгаад байгаа учраас та ингээд филингийн хувьд айгүй тийм доошоо ингээ уналттай байна гэсэн үг. Тэгэхээр Ace of Pentacles бол шинэ боломж гарч ирнэ. За ямар нэгэн гоё celebration те гоё одоо зүйлийг тэмдэглэх боломж гарч ирнэ. За Queen of Pentacles бол та Queen of Swords, Queen of Pentacles карт маань гарчсан. За энэ бол та ер нь бол зоосыг гартаа атах нь буюу ямар нэгэн байдлаар танд маш гоё боломж орж ирэх боломжтой. Гэхдээ энэ хоёрдугаар группийнхан бол үнэхээр айгүй тийм анзаарахтай, анхааралтай байх ёстой гэж би бол хэлнэ. За Hierophant бол танд те ямар нэгэн байдлаар одоо зөвлөгөө өгөх, танаас илүү вайс ухаантай хүн хэрэгтэй буюу та албан тушаалын ахих гэж байгаа бол хин нэгнээс үнэхээр ингээ амжилтлан гуйх юм уу те одоо зөвлөгөө авах юм уу энэ тал дээр бүр ингээд айгүй тийм чухалчлах хэрэгтэй гэсэн үг. За Hierophant карт маань энэ санвартны картдаг. За энэ дээр болохоор энэ хүн бүр ингээд те нэг залбираа суудсан, хоёр гараа ингээ урдаа барьсан энэ хүнд ингээ мөрөгж байгаа юм шиг те. Тэгэхээр магадгүй би бол энэ дээр маш их хил ам атак те ийм нэг хэцүү зүйлүүд байгаа учраас та энэ зүйлийг ямар нэгэн байдлаар яг ийм нэлээд ийм өндөр одоо энергитэй те магадгүй одоо нөгөө засал хийн гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол тиймэрхүү байдлаар та бол хин нэгний өмнө сүгдэж одоо ингээ суугаад залбирах нэг ийм хэмжээний одоо зүйл танд хэрэгтэй гэсэн үг. За King of Swords, Queen of Swords хоёр карт маань хоёулаа гарч ирлээ те. Удаан хугацаанд энэ ажлыг хийжсэн хамтрал байгаа ч гэсэн одоо бол яг ийм нэг те хин нэгэн ингээд нэг ийм жоохон онцгүй зүйл хийгээд байгаа учраас яг ийм таныг албан тушаал ахих хүний одоо толгойг те хин нэгэн хажууд чинь байгаа хүн эргүүлэх гэдэг нь таны эсрэг шилж байгаа гэсэн. Тэгэнгүүт ер нь бол ингээд аль тал нь айгүй тийм өөрийнхөө баундрыг тавиад нөгөө жанжин шумаа татна хичээр урталтаа ингээд том ханыг босгочихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бол ямар нэгэн байдлаар гуравдагч одоо ийм нөлөөлөл буюу те хин нэгэн таны одоо энэ албан тушаал ахих зүйл дээр нөлөөлөд байгаа гэсэн. За Three of Cups бол хөндлөнгийн нөлөөлөл те байна. Two of Cups бол ууг нь бол хоёр хүн уучраа болоод ингээ болчих гээд идэг. Гэтэл гурав дахь хүн бол энд танд нөлөөлж орж ирж шүү. Тэгэхээр энэ бол танд тиймч таата бус байх болно. Тэгэхээр энэ дээр бол нөгөө нэгдүүлэн одоо чимээгүй явж байгаа дар нуруу руу хутга зооно гэдэг шиг те хин нэгэн enemy таны дунд таны яг одоо нөлөө үзүүлж карьер айгуу гоё өсөлт хийх боломжтой тэр хүнийг одоо те ямар нэгэн байдлаар уруулан ингээд дунд чинь хин нэгэн гүгээд байна л гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээрээ бүр ингээд айгуу сайн анхаарад явчих юм бол таны өгсөн хүлээсэн те та нэг зорьсон байгаа зүйл бол биелэх үнэхээр боломжтой. Таны сонгосон карт бол те ийм гоё карт байгаа. Тэгэхээр зүгээр анхаарах ёстой зүйл нь тэр байна. Тэр зүйлийг анхаарад уншлагаа айгүй сайн сонсох юм бол ер нь бол хийх зүйлүүд чинь маш тодорхой би хэлгээд өгсөн учраас дахин хэлэх шаардлагагүй. За тэгэхээр хоёрдугаар группийнхан маань магадгүй хит удаа сонсч иж маш гоё ингээ за би тех стом байна гэж ойлгох бах гэж найдаж байна. За ингээд хоёрдугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Queen of Wands гэсэн картыг сонгожээ. За энэ карт маань те үнэхээр гоё, маш гоё карт. За Queen of Wands бол маш гоё юм хүсэл тэмүүлэлтэй. Таны үнэхээр оюун ухаан бадран хөгжиж байгаа буюу энэ арталтан те өн гүнгийн гэрэл хасж байгаас те тэгэхээр танаас бол үнэхээр өн гүнгийн гоё аура ялгарч хүмүүс дараг ингээ харагдах дайны тийм гоё энергитэй байна. Тэгэхээр 3 дугаар группийн маань уншлага илүү ингээ гоё nice болно гэж итгэлтэй байна. За тэгэхээр бүгдээр ямар ч гэсэн картуудаа гаргаж ирцгээе. Таны карьерийн дараагийн том шат юу байх вэ?
За групп 3 таны карьерийн дараагийн том шат буюу те алхам л гэсэн үг юм да. За групп 3. За strength card маань гарч ирлээ. Air of Pentacles. За та үнэхээр л шаргуу хөдөлмөр хийжээ. За Nine of Pentacles хүсэл мөрөөдөл биелэн. Three of Wands, Three of Swords. За энэ дээр тодруулга. За Five of Pentacles. Happy Squirrel гэсэн карт маань энэ нэмэлт карт болж орж ирж байгаа юм байна да. За Justice, Judgment, хамгийн сүүлийнх нь Fool, Nine of Swords, Seven of Wands, Eight of Wands, Ace of Wands, Four of Swords, Six of Cups, Three of Wands, Ten of Swords. За энэ хүртэл авах нэ. За ер нь бол нэлийн яриатай шүү гэдэг шигтэй 3 дугаар группийнхан маань нэлийн их яриа орох нэ. За тэгэхээр за ямар ч байсан угарч хугаршгүй таны энерги таныг ер нь бол ямар ч байсан аврах болно. За strength card буюу эхний карт маань байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх буюу хит ямар нэгэн зүйлийг одоо хүчээр шийдэх гээд бол хэрэггүй гэсэн ийм сигналтай картаар эхэлж байна. За Air of Pentacles карт маань та энэхүү ажлыг маш удаан хугацаанд хийсэн буюу ер нь бол таны ингээ гарт орчихсон мундаг ингээд ажиллагаад байгаа хгүй энэ сагсан дотор ингээд дүүрэн одоо юу хийцэн одоо утас хийцэн тэгээд ингээд нэгж байгаа хүн байгаа хгүй. Тэгэхээр энэ ажлыг бол та үнэхээр удаан хийжээ. За Nine of Pentacles бол та энэ ажлыг хийснээрээ өөрийнхөө үн цэнийг маш гоёор мэдэрдэг гэсэн үг. За Three of Swords карт маань ер нь яг хаанаас юу гараад ирв гэдгийг бүгдээрээ нэг тодруулах юм. За what's the Three of Swords? Queen of Swords, King of Cups, дахиад Three of Swords гарч ирж байна. За тэгэхээр нөгөө нэг Three of Swords дээр маань дахиад Three of Swords, Nine of Swords, тэгээ Two of Swords гэсэн картууд маань гараад ирлээ. За тэгэхээр ер нь бол яг вэ би бол энийг бол юу вэ гэхээр таны ажил мэргэжилтээр танд таалагдахгүй байсан ямар нэгэн мистик те энэ одоо ажиллаж байгаа газар ч юм уу хамтарч байгаа байгууллага чинь танд санал болгосон гэсэн нэг ийм мэдрэмж орж ирлээ. Яагаад тэгэхээр та энэ ажил дээр үнэхээр мэргэсэн хүн байгаа атал Three of Swords картн дээр те ингэтлээ их айхтар нөгөө баундрыгаа тавьж те энэ зүйл дээр эмзэглэж байгаа байдал бол танд таалагдаагүй байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энд эрэгтэй хүн танд ямар нэгэн байдлаар санал тавьсан гэсэн нэг ийм одоо энерги орж ирж байна. За энэ дээр бол ер нь бол танд те Nine of Swords карт маань энд дахиад гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр таны яг хүсэж байгаа зүйлс одоохондоо ерөөсөө энэ ажил мэргэжлийн хувьд бол гарч ирэхгүй байгаад байна. Тэгвэл та бол энэ дээр нэг айхтар те одоо урам хугараад унаад байсан юм бол байхгүй. Яг уу зүгээр л таалагдаагүй ажил танд санал болгосон гэсэн нэг ийм мэдрэмж гарч ирж байна. За Five of Pentacles бол те энэ шинэ одоо жишээнтэй ингээд санал болгосон ажил нь танд үнэхээр одоо те таныг одоо нэг тийм бассан юм шиг те таныг үн цэнийг унгаасан юм шиг нэг тийм мэдрэмж бол та эндээс яалтчгүй авсан учраас та энэ ажил дээрээ те за энэ ч одоо албан тушаал ер нь бол яагаад те надад ийм одоо миний хүсгүй байгаа буюу миний үн цэнийг тодорхойлохгүй ажил надад санал болгоод байгаа юм бол доо гэсэн нэг иймэрхүү бодол бол танд байгаад байна. Гэхдээ та шудраг ёсыг одоо хэмжиж байгаа буюу Justice card те аливаа зүйлийг би баланстайгаар байж агаад хүлээн зөвшөөрч жагаад
таалагдахгүй зүйлийг магадгүй та тэр хүмүүстэйгээ айхтар тэмцэлдэхгүйгээр ингээд те магадгүй энэ хүү зүйл маань те одоо таны санал болгосон зүйл бол надад таалагдахгүй байна. Гэт дараагийн зөв буюу өөртөө яг хүртэх ёстой тэр одоо ажилтай энэ дараагийн гоё шатыг ингээ хүлээж байгаа гэсэн үг. Энэ бол justice card. За judgment card бол угаасаа нөгөө wake up call буюу те танд ямар нэгэн байдлаар ингээд ийм өөр өнцгийг харах сэтэл төрөх болно. За four of swords бол та маш гоё те ингээ хүлээцтэйгээр асуудлуудыг маш гоё үнэлт цэгнээд яаралгүйгээр шийдвэр гаргах ийм сигналыг өгч байна. За ace of wands бол үнэхээр гоё те. Ace of wands бол яг нөгөө нэг энэ Queen of Wands карттай адилхан spark байхгүй. Тэгэхээр таны одоо ихтгэл үнэмшилийг нурааж чадах хинж үгүй болоо гэдэг шиг те. Энэ нөгөө гоё солиот гоё ингээд энийг чивд үлээ за салют л гэдэг те нэг юм гоё цацраг яадаг. Тэгэхээр энэ надад яад чи нэг юм шинэ жил санагдуулаад байна те. Шинэ жилээр бид нар чи ингээл нэг гал сагаал энэ цацраал явдаг шүү дээ. Тэгэхээр тэр үед танд ямар нэгэн байдлаар хүлээгдэж байсан гоё зүйлийн хариулт ирэх болно. Энэ бол маш ойрхон байгаа буюу танд хүссэн карьер өсөлттэй том боломжол үнэхээр гарч ирэх нэ. За 3 дугаар группийнхан бол яг л те дундуур нь чаленж орж ирсэн нь зүгээр таны хүсээгүй зүйлийг л санал болгосон гэсэн л нэг юм комменттэй. За тэгэхээр танд бол маш гоё боломж гарч ирэх нь Air of Wands бол энэ бол аль болох маш гоё хурдтайгаар тань руу ойртож байна гэсэн үг. Тэгээ энэ ийм хүслийн цагтл шиг юм ингээд айгуу гоё хурдан одоо тэгээ энэ universe буюу энэ одоо энэ зүйлийг харах юм бол та ингээд ямар нэгэн зүйлийг юм одоо манифест хийсэн гэж бодъё те. Ингээд үнэхээр гоё одоо ажил мэргэжил яг л энэ надад тохирондоо би яг энэ мессен дээр очиндоо гэд тэнгууд нөө манифест маань яадаг вэ гэхээр ер нь бол нөө 21 хоногийн хугацаанд хүн тухайн зүйлийн талаар маш гоё хүчтэйгээр ингэж мэдрээд хамгийн дээд нь 21 хоног ингээ яг өөрийн болсон юм шиг мэдэрнэ гэсэн үг. Тэнгүүд нөө universe буюу хорвоо ертөнцид өөрийнхөө тэр хүслийг шидээд тэгээд тэр хүслийн талаар ямар ч юм бодохгүйгээр хорвоо ертөнцид даатгадаг гэдэг энэ өгүүлбэр яг энэ хүзрнөөс харагдаад байгаа хгүй. Энэ тэгээ энэ хүнд энд нэг гар байгаад байна те. Энэ нэг цаасан ингээд мөрөөдлөө яг юм universe руу ингээд те шидэж байгаа юм шиг байгаад. Тэгэхээр энэ таны хүсэл бол бий л нэ. Air of Wands бол өөрөө маш хурдтай мессеж байгаад байдаг. Тэгэхээр таны хүсэж байгаа зүйлс хорвоо ертөнцид маш хурдтайгаар очоод real буюу бодит амьдрал дээр таны хөрсөн дээр бууж ирэх цаг ойрхон байна. Тэгэхээр танд одоогоор ямар нэгэн фейлдсэн зүйлтэй за сөрөг бодлол тээж хэрэггүй. Та үнэхээр хүсэж байгаа зүйлийг тань universe хүлээж авсан буюу танд blessing өгнө гэсэн үг. За ингээд энэ хүртэл 3 дугаар группийн маань уншлага ингээд төгсөж байна. Тэгээ та бүхэнд энэ хүртэл хэрэг болсон байх гэж маш их найдаж байна. За ингээд баярлалаа. Баяртай амжилт хүсье.